За удамшлал нь амьд биеийн үндсэн шинж тэмдэг бөгөөд нэг үеэс дараагийн үед дамжих үзэгдэл юм. За бэлгийн үржлээр үрддэг амьд биеийн эцэг эхийн шинж тэмдгүүд үр төлд бэлгийн эсээр дамжин удамшнаа. За энэ удаагийн хичээлээр шинж тэмдгүүд эцэг эхээс үр төлд дамжин удамшдаг болохыг малын үйлдэл ашиг шимээр жишээлэн тайлбарланаа. За байгаль дээр зэрлэг өвөг амьтдыг хэрхэн ямар арга замаар гэрчүүлж одоогийн олон төрлийн амьтад бий болсон гэдгийг бол мэдэх хэрэгтэй. Ингийн тулд хүмүүс зориудын шалгарлын үр дүнд эдгээр олон төрлийн гэрийн тэжээмэл амьтдыг бий болгосон. За тэгэхээр зориудын шалгарал гэж юу вэ гэхээр эдгээр одоо гэрийн тэжээмэл амьтад бол ямарваа нэгэн байдлаар хүнд ашиг шимээ өгдөг. За тийм учраас хүмүүс өөрсдийн эрх ашигын төлөө хэрэгцээгээ хангах зорилгоор ургамал амьтны тодорхой шинжийг хувьсгаж өөрчилдөг. Үүнийг зориудын шалгарал гэж нэрлэдэг. За зориудын шалгарал нь аргачлсан болон санамсаргүй гэсэн хоёр аргаар явагдана. За зориудын шалгарлын үр дүнд бол хүмүүс өөрийн ашиг сонирхол аж ахуйн хэрэгцээнд нийцүүлсэн ургамлын шин сорт амьтны шин үйлдэл бичил үтний шин омгийг гаргаж авдаг. Монголчуудын аж ахуйгаа залгуулдаг гол амьтад болох 5 хошуу мал хэрхэн одоо үүссэн талаар судлая. За тэгэхээр адууны үйлдвэрийн онцлог шинжийн хувьд бол мах, сүү, унлаг, хурд гэсэн чиглэлээр адууны олон үйлдвэрийг бий болгон ашиглаж байгаа. За тэгвэл Монгол улсын одоо удмын санд адууны 2 үйлдвэр бүртгэгдсэн Монгол үйлдвэр, гал шарын үйлдвэр. За адуу бол хүний амьдралд маш олон ашиг тусыг өгдөг. За үүний жишээ бол Монгол адууны махны гарц 52-аас 56% илчлэг чанартай 2886-аас 3000 ккал. За адууны өөх нь бол ханаагүй тосны хүчлээр баялаг. Даралт ихсэх цусны судасны хан хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчлэгээтэй. За мөн гүүний хоногийн саам зуны удирдалд 7.5 литр. За энэхүү гүүний саамыг бол эмчилгээ сувилын ихээхэн ач холбогдолтой гэж үздэг. За үхрийн үйлдвэрийн онцлог шинж зурагт бол одоо зэрлэг үхрийг болон үүнээс үүссэн үхрийн үйлдвэрүүдийг харуулсан байна. За тэгэхээр үхрийг бол мах сүү, сүүний чиглэлээр өсгөн үржүүлж байгаа. За Монгол улсын удмын санд үхрийн 3 үйлдвэр нэг хөвшилд бүртгэгдсэн байдаг. За жишээг харуулсан байна. За үхрийн үйлдвэрийн ашиг шин бол маш их. За Монгол үйлдвэрийн үнэний саамын хугацаа бол 180 хоногт 5-аас 6% тослог 750-аас 800 литр сүү өгөх боломжтой байдаг. За сүүний үйлдвэрийн үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх нэг арга нь бол зохиомол хэлтүүлэг. За зохиомол хэлтүүлэг гэж юу вэ гэхээр энэ нь шилмэл хэлтүүлэгчийн үрээр олон үнийг хэлтүүлэх шинжлэх ухааны арга юм аа. За өдөрт бол ердийн 5 үнэнээс 25 литр сүү авдаг гэж үзвэл сүүний үйлдвэрийн чиглэлийн үнэнээс 75 литр сүү авдаг. За ийм учраас бол маш их одоо ашиг шимтэй байх нэ. За хоньны үйлдвэрийн онцлог шинж ашиг шим Монгол улсад хоньны 13 үйлдвэр бүртгэгдсэн байна. За Монгол халах үйлдвэр байдраг, сартуул, орхос, сүмбэр гэх мэт үйлдвэрүүд байна. Ямааны үйлдвэрийн онцлог шинж ашиг шим. За Ямаан сүргийн тоо толгой бол сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй өсөж байгаа. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр ноолуур. За ноолуур бол эдийн засгийн хувьд нэлээд үр өгөөжтэй учраас Ямаан сүргийг нэлээд одоо их хэмжээгээр өсгөн үржүүлэх болсон. За орчин үеийн селекцийн зорилт ургамлын сорт амьтны үйлдвэрийг боловсронгүй болгох, шинээр бий болгох онол арга зүйг боловсруулах шинжлэх ухааныг селекц гэж нэрлэдэг. За селекцийг бол монголчууд эртээр үеэс амьдрал авахудаа түгээмэл ашиглаж ирсэн. Үүний тодорхой жишээ бол хонь сүрэгтэй хуц авчирч тавих, үхэр сүрэгтэй бух авчирч тавих гэх мэтчлэнгээр малынхаа удмын санг сайжруулж ирсэн.